За тэр хан хэмтийн дархан цаас газар маань одоо 16 тойргийн эхний 3-т орох үед тийм төрөл зүйлээр баялаг ийм үзэсгэлэнтэй унган, онгон ийм газар байж байгаа. Тэрийг одоо хамгаалахад дархан цаас газрын сүүлийн жилүүдтэй бол миний би бол их идэвхтэй ажиллаж ирсэн. Хан хэмтийн дархан цаас газар гэдэг маань бол бас тэр болгон судлаач хүн хүрээд байхаар яваад байдаг тийм газар бол бас биш юм аа. Онгон дагшин одоо зэлүүд ийм сайхан үзэсгэлэнтэй газар нэгийн уур амьсгалын өөрчлөлтөнд хамгийн их өртөгдөж байгаа 40 орны дотор эхний 10-т Монгол орныг багтаасан байна. Өөрөөр хэлэх юм бол зөвхөн Монголд байдаг ургамлууд багасж байгаа тухай асуудал яриад байна. Тэгэхээр энэ ургамлуудыг ингээд цааш бид нэр ингээд нэгээр нь алдаад явуулах юм уу? Эсвэл энэний эсрэг хийх боломж болцоо одоо ухаант хүмүүс бидэрт байгаа юу? Ер нь болохгүй юм гэж байхгүй. Болгыг бол юу ч болгож болно. Нөгөө төгөр унган ургамал гэж энэ их чухал. За, сайн бацхан уу? Та хүндийн сайхан өдрийн мэндийг хүргье. Хаантын усан цэцгийн амралтын газрын тухай өгүүлж байгаа Хаантын подкаст маань нээлжид нэгэн судлаачтайгаа ярилцах гээд байж байна. Өнөөдөр бид нэр Монгол орны ургамлын тухай ярина. За, өнөөдрийн бидний ярилцах зочин бол Шинжлэх ухааны академийн ботаникийн цэцэрлэг төрөлнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Магцрын ургамал доктор ургамалтай ярилцсанаа. Сайн байна уу та? За, сайн байна. За, сайхан зосч байна. Сайхан зосч байна. За, сайхан зосч байна. Сайхан зосж байна. Энэ жил сайхан хорбороотой сайхан зон гарч штэ тий. Энэ жил ч бол босгийн 50% гантай бас хүн болгоомоос жоохон гонцгордол штэ. Угаасаа алга цогл байна л да. Гэтэ харьцангуй нийт нутгаараа авч үзэх юм бол их хур бороотой жил байгаа шүү дээ. Энэ борооны байшин сэлэгдсэн нөө. Ялангуяа говийн нутгууд бол сайхан байна. Тийм. Говьор бол энэ жил ам сайтай байгаа тийм. За тэгэхээр бид бол байгаль орчин шинжлэх ухааны танин мэдхүн энэ хүү подкастыг эрхэлж байгаа. Тэгээд бидний эхний ярианы сэдв бол хаантд холбоотой ярина. Гэхдээ ярианы өмнө та эхлээд үзэгчдэд өөрийгөө танилцуулахгүй тавьчихсан. За миний бие бол Магцрын ургамал гэдэг хүн байна. За ургамал судлаач мэрэгжилтэй энэ мэрэгжлээрээ одоо өнөөдөр хүртэл 30-аад жил Монгол орны ургамлын аймаг ургамлын ангил зүүн чиглэлээр бол судалгаа хийж ирсэн. За энэ судалгааныхаа хүрээнд бол одоо өөрийн орны ургамлын аймгийн онцлог за ховор ургамлын талаар бусад ургамлын төрөл зүйл түүнийг хэрхэн хамгаалах гэх чиглэлийг илүү давмгай даган судалж ирсэн гэж ойлгож байна. За одоо ингэж байгаа шүү дээ. Тэгээ Монгол улс маань одоо энэ ургамлын хувьд бол 16 байгалийн бүслөрт хуваагдж байгаа гэж би ойлгож байгаа. За энэ дотор манай энэ Хаантын усан цэцгийн амралтын газрын одоо нийт газар нутаг хамаардаг газрынхын тухай хөлөө эхлээд яриа те. Бид хоёрын өмнө хойно бол одоо богдуул маань байна. Миний ойлгож байгаа богдуул маань бол энэ Хаантын хамгийн урд хил зах гэж юу ойлгоод байгаа. За тэгэхээр манай энэ Хаантын усан цэцгийн амралтын газар маш олон судлаачдыг татан оролцуулж энэ биологийн олон төрөл байдлыг олон талаас нь дүгнэлт хийж судалгаанууд хийж байгаа. Тэгээд та бүхний одоо таны одоо жишээлбэл энэ Хаанттай хамтарч ажиллаж байсан судалгаануудын талаар ингээд өөрийнхөө одоо судалсан зүйлсийн талаар ярьж. За юуны төрөнд одоо хан хэмтийн дархан цаас газартай сүүлийн жилүүдэд хамтарч ажиллаж байгаа энэ боломжийг олгож байгаа хан хэмтийн дархан цаас газрын хамгаалтын захиргаа болон одоо хамтарч ажиллаж байгаа бусад бүхэн усуудтай бол талархлаа илэрхийлье. Хан хэмтийн дархан цаас газар гэдэг маань бол бас тэр болгон судлаач хүн хүрээд байхаар яваад байдаг тийм газар бол бас биш юм аа. Онгон дагшин одоо зэлүүд ийм сайхан үзэсгэлэнтэй газар нэг юм. За энэ дархан газрын тухай ярихаас өмнө би түрүүн хэлжсэн Монгол орны ургамлын аймаг ангил зүүн чиглэлийн судалгаа хийж ирсэн гэж өөрийгөө танилцуулж ирсэн. Тэгэхээр юу гэж нөхөр өнөөдөр Монгол оронд маань та бүгд иргэдийн мэдж байгаагаар цэцэгт ургамлууд 3200 орчим зүйл ургаж байна. За энэ 3200 зүйл ургамал маань одоо
төрөл зүйл олон янз байдал за дарагцсан зүй зохиолоор бол одоо Монгол орны өнцөг болгонд янз бүрийн дархалтайгаар дарахдаг. За энэтэй уялдуулаад одоо Монгол орны ургамал аймгийг бол үндсэнд нь 16 ургамал газар зүүн тойрогт хуваадаг. За энэ нь бол одоо хөвсгөл хинтээ хангаа гээд говь зөлөө оруулаад нийтдээ ургамал газар зүүн 16 тойрог. Энэ 16 тойргийн нэгэнд багтдаг хинтийн уулын тайган тойрог гэдэг энэ тойргийн нутагт бол одоо хаан хинтийн дархан цаасд газар маань өөрөө бүтнээрээ багтдаг юм аа. За тэр хаан хинтийн дархан цаасд газар маань одоо 16 тойргийн эхний 3-т орох үед тийм төрөл зүйлээр баялаг ийм үзэсгэлэнтэй унган, онгон ийм газар байж байгаа. Тэрийг одоо хамгаалахад дархан цаасд газрын сүүлийн жилүүдтэй бол миний би бол их идэвхтэй ажиллаж ирсэн. За тухайлбал одоо ялангуяа сүүлийн 2002-3 онуудад бол дархан газраас зохион байгуулж бусад судлаачдын хамтаар одоо бид нар баг болж судалгаанд ихээр гарч ирсэн. За жишээлх юм бол хонь нугын судалгаанд явж байла. Асрал хайрхны судалгаанд оролцсон. Сүүлд хангал нурын ургамлын судалгаанд бол миний би оролцож ирсэн. За энд мэдээж өөрийнхөө судалгааны чиглэлийн дагуу одоо асрал хайрхан орчмын ургамлын аймаг, түүний төрөл зүйлийн бүрдэл, за нэг ховор эмийн болон цухал ач холбогдолтой ургамлын төрөл зүйлүүдийг бол илрүүлж судлах энэ судалгаанд бол бичилж оролцсон. Энэ талаар одоо үйлэл тайлан тодорхой холбогдох өөрийнхөө судалгааныхаа үр дүнгуудыг бол нийтгэлсэн байна. За тэгэхээр судлаачид бол ингэж онцолж байгаа. Хаантын дархан цаастай газар бол нэн эртний одоо төлөв байдлаа алдаагүй тийм эртний ойнуудын нэг гэж бол бичсэн байхыг бол үнсэн. Тэгээ та бол сая хэллээ одоо энэ зүйлийн төрөл байдлаар бол Монгол орондоо эхний 3-т орох тийм баялаг газраа гэдэг чинь. Тэгээд 2022-23 онууд тэнд очиод ингээд очиод судлаад үзлээ. Ингээд төрөл зүйлүүд нь одоо хэд байсан бэ те? Таны одоо яг судалгааны дүгнэлтүүд дээр ерөнхийдөө ямар дүгнэлтүүд бичигдэж гарсан байгаа вэ? За энийг манай иргэд бол бас мэдж байгаа. Одоо ялангуяа хаан хинтэд маань дархан цаасд богд хаан уул маань хүртэл орж байгаа шүү дээ. Дэлхийн хамгийн анхны дархан цаасд газрын нэгээр тодорсон байдаг. За нөгөө төгөр хаан хинтийн дархан цаасд газар маань байгалийн өөрийнх нь гарал үүслийн ерөнхий өгөр бол их эртний гэдэг нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл хөвсгөл хангаа хинтээ гэдэг манай Монгол орны уулын системийн хувьд бол хинтээ бол одоо хамгийн хөгшин уулын системд багтаж орж ирдэг эртнээс одоо өөрийнхөө тогтцыг олсон. Өнөөдрийг хүртэл одоо тодорхой унган төрхөө хадгалаад ирсэн. Ард иргэд энийг бол дархан цаасалж хамгаалах ёстой газрын нэг юм аа гэдэг өнөөдөр хүртэл хамгаалаад явж ирж байгаа маа. За ингээд бид нар судалгаанд яваад ингээд яхад бол түүнд хаан хинтэд ургаж байгаа ялангуяа асралт ууларчмын ургамлын төрөл зүйлүүд. За энэ нь бол Монгол орны бусад таргуудыг бодвол харьцангуй төрөл зүйлээр баялаг байгаа нь сүүлийн судалгаагаар ч гэсэн дахин батлагдж байгаа. Өөрөөр хэлбэл бид нар тодорхой орон зай цаг хугацаанд явхад бол бусад оройнд бүсэд явдгаас илүүтэйгээр ургамлуудын төрөл зүйлүүдийг бол илрүүлж бүртгэж ургаж тархаж байгааг бол одоо бидний судалгаар давхар нотлоод байна гэсэн үг. Тэгэхээр үндсэндээ үнэхээр баялаг байгалийн унган төрхөөр хадгалж үлдсэн цаашид ч одоо энэ юугаар нь хамгаалах шаардлагатай юм газрын нэг юм аа л. Энэ нь одоо гаргалж хамгаалсан тусгай хамгаалтанд авсан гэдэг онцлогоор юм байна уу те? Одоо ер нь одоо бид бүхэн мэдж байгаа Монгол орны ихэнх талбай маань бол хээр, бэлчээр байгаа те. Монгол улсын бараг нийт газар нутгийн 80 орчим хувь нь одоо бэлчээр төрнөгддөг гэж сонсч байсан. Тэгэхээр мал бол одоо энэ төрөл зүйлийг чинь багасгах гэдэг хувь нэмэр үзүүлж ин гэдэг те. Тэр хамгаалагдсан байдал нь тусдамтай байгаа юу? За тэгэхээр ер нь бол одоо ургамал газар зүй хинтийн тойрог. Тэр дотор хаан хинтийн дархан цаасд газар байрлаж байгаа хамгаалаад аваад үлдэж байгаа энэ газар нутаг юу гэхээр одоо томоор нь ойлгол өөрөөр хэлбэл дэлхийн хэмжээнд орвол дэлхийн одоо сэрүүн бүсийн ой тайгын урд зах сэжүүр юм байна. Өөрөөр хэлбэл арилхаа захад орсож байгаа харьцангуй одоо гадны нийлэнд өртгөл амархан эрсдэлд орохоор тийм эмзэг экосистем энэ үднээсээ бол яхаарахгүй хамгаалах ёстой газар нутгийн нэг нь бол мөн. Нөгөө төгөр манай Монгол орны хувьд бол ерөөсөө 8% хүрэхгүй
тайхтай шүү дээ. Тэр дотор хамгийн одоо баялаг шигүү тайган шинжээ үзүүлсэн одоо гол нутаг бол одоо хан хэмтийн дархан цас газрын нутаг дотор байна шүү дээ. Тэгэхээр энэ утгаараа бол яа харахгүй энэ төрөнд хамгаалж явах хэрэгтэй. Энэ экосистемийн ард талд бол ургамлын төрөл зүйлээс гадна бусад амьд зүйлсийн амьдрах гол нөхцөл нь болж байна. Би үзэгчдэд нэг юм тодруулж асуух гэсэн. Одоо манай Монгол улс газар зүйн хувьд өөрөө нэлээд өвөрмөц тогтцтой ор юм уу та? Миний ингээд одоо ойлгож байгаа энэ тундрын хамгийн өмнөд зах байх шүү байна тий. Тэгээд энэ одоо юуны энэ говь цөлийн хамгийн хойд зах байх шүү. Тэгснээр ингээд зүүн талаараа болоод тэр манжуурын одоо хээрийн одоо бас ингээ хаялгаа орж ирдэг юм шиг тий. Тэгээ бас одоо баруун талаас алтан өндөрлөг уулздаг гэдэг өмнө талдаа бүр цөлтэй гэдэг юм маш олон байгалийн одоо олон зүй тогтлын ингээ уул зур дээр байдаг тийм газар орон болтой юм байна. За энэ бол яа харахгүй үнэн. Нөгөө төгөр дэлхийн чийжинд орсож байгаа Төв Азийн зүрхэнд орсож байгаа Монгол нутаг бол одоо байгалийнхаа онцлогоор бол өөрөөр дөрвөн том одоо дэд аймгийн хэмжээний ялгаатай бүсүүдийн одоо уулзур дээр байж идэг. Дөрөв хэллээ. За өөрөөр хэлбэл Төв Азийн говь цөл нутгийн одоо хойд сэжвэр нь орж ирдэг. За хойд сэрүүн бүсийн одоо шинсэн барилны ой гэж ирдэг. Тэрний урд хэлнүүд яа харахгүй манай нутгаар орж ирж байгаа. За зүүн талдаа бол одоо дорн таацгсан одоо ургамал газар зүйн Дагчааны ангиллалтаа 70-д онд Орсын эрдэмтдийн дэлхийн ургамлын газар зүйн том ангиллаар дорн таазын аймагт хариалагддаг манжуур Монгол дагуурын элементүүд орж ирдэг. Хээрийн. За баруун талдаа мэдээж одоо юугаар өндөрсөд одоо Монгол алтай. За Алтай минь дөрвөн улсын нутагт байж байгаа. За Алтай сая ингээд экобус дэлхийд бүртгэгдсэн. Ийм дөрвөн том одоо дэд аймгийн хэмжээний ангил онцлогтой юуны төв байж байгаа байхгүй. Тэгэхээр говь хангаа хосолцсон өндөр уул тал хэр бүгд тосолсон байгалийн 6 бүслүүр нь богийн зайд харагдах үс юм өөрмөцдөг гэж хэлж болно. Тэгэхээр одоо бусад манай Төв Азийн хөлшүүд одоо Кыргызстан, Казахстан ч гэдэг юм уу те эдгээр манахаас адилхан уу өөр үү? Би энэгээр ингэж асуух гэж байгаа нь манад бүртгэгдсэн байгаа одоо 3100 гаруй зүйлийн одоо цэцэг ургамал гэж байна шүү дээ тий. Эдгээр маань бусад манай хөлшүүдэд адилхан байд юм уу? Өөр байд юм уу? За өөрөөр хэлбэл сая одоо ургамал газар зүйн дэлхийн хэмжээний ангиллын дөрвөн юуны төв байж байгаагаараа манайх бол хангаа говь байж идэг. Гэтэл хөрс зэрэгэлдээ одоо дунд Азийн Төв Ази гэж байж байгаа. Казахстан, Кыргызстан эдэрт бол тэдэрт бол харьцан өндөр уулан дамгаалаад за ой тайган шинж нь багасаад за хээр бол бараг зурвслаад орж ирдэг. За говь гээд ах юм үндсэндээ бараг байхгүй. Өндөр уул дамгаалсан релефи олон янзын байдал тэнд харагддаг. За эндээсээ дүгнээд үзэхэд юу гэхээр манайх ч сая 500 км² нутгийн хэмжээнд бол өнөөдөр 3200 зүйл ургамлын төрөл зүйл байна гэдэг бол бусад орны газар нутагтай харьцуулаад ч юм уу бүстэй харьцуулахад бол бас тийм баялагт орохгүй. Харьцангуй бас нэг төрөл зүйл ядмагд орно. За энэ юутай холбоотой гэхээр мэдээж нөгөө ялангуяа тухайн зүйл ургамлын ургах микро орчин гэдэг юм хэлээ. Тийм одоо релефи ялгаа харьцангуй багтай. Өөрөөр хэлбэл теннис нь тал говь цөл байна гэдэг бол харьцангуй нэг тодорхой төрөл зүйл авах дамгаалсан тийм хэлбэр бол харагддаг. Гэтэл дундад Төв Азид бол ерөөсөө 5000 гаруй хүртэл өндөр юу вэ штэ. Уул одоо тэр релефи ялгаан дээр бол харьцангуй жишээлбэл одоо Кыргызстан, Казахстан эдэрт бол 3800, 4300, 5700 зүйл ургамалтай гэж би ерөөхдөө юу мэдээ авч ирсэн. Тэгэхээр нөө уулын өндөрчлөөс шалтгаалаад өндөр уулын ургамлууд нь их олон байна гэсэн үг юм. Тий, ургамлын төрөл зүйл тодорхой одоо релефи ялгаан дээр олон зүйлүүд ургах боломж бүрдэж байна гэсэн үг. За дахиад нэг хэлэхэд би түрүүн эхний 3 дахь хангалтын ороод зүйлийн бүрдлээрээ гэжсэн бол одоо нэгдүгээр харинд манай Монгол Алтай ургамал газар зүйн төрх ордог байхгүй. Монгол Алтай гэдэг нь өөрөө ямар релефи ялгаатай вэ? Тэгэхээр тэр жишгээрээ одоо дунд Төв Азид байж байгаа өндөр уулын релефи ялгаан дээр бол ургамлын төрөл зүйл ингээд арвжээд баялаг болоод ирдэг байна.
ийм зүйл тогтолтой. За тэгэхээр одоо ингээд судлаачтай ингээд байгаль орчны тухай ярилцлаар нэг зүйл бол ингээд яг үндсэн ярианы цөм нь болж байгаа нь болохоор уур амьсгалын өөрчлөлт. За уур амьсгалын өөрчлөлт болохоор за ганцхан Монголд бол болоогүй. Одоо ганцхан Монголд бол цэвдэг гисээгүй. Одоо хойно Сибирт бол маш их хэмжээний цэвдэг гисэж тэнд одоо гисэн цэвдэн дотроос нь шинжлэх ухааны шинэ вируснууд нээвдэж байгаа жишээтэй тий. Бас 20-30 мянган жилийн өмнө устдад мөчгсөн байсан цэцгийн үрийг гаргаж ирээд тармилжуулаад дургаа цэцгэлцсэн байж байгаа жишээтэй. Ингээд дэлхийд аял болж байгаа үйл явцын нэг хэсэг нь бол манайд үзэгдэж байна. За тэгээд энэ уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалаад бид нэр тодорхой хэмжээний урамлууд цаашдаа байхгүй тухай асуудлууд яригдчих байна. Дээрээс нь та бол сая хэллээ Монгол Алтай нуруу бол тэр хамгийн зүйлийн бүтлээр нэгт ордог гэлээ шүү дээ. Тэнд ч одоо нэг мөнх цасны алтрал, усан олуудын хайлт гэж зүйл явагдахлаа. Тэнд явагдаж байгаа дулаар чинь тэр олон өндөр уул сэргийн дургатай урамлуудыг байхгүй болох тухай бас ингээд судлаачд хэлээд байна л да. Энэ тал дээр та юу хэлэх вэ? За тэгэхээр түрүүнд би хэлсэн 4 том одоо дэлхийн ургамал газар зүйн ангил байж байгаа төвд байна гэдэг бол тэр дөрөв чинь өөрөөр захын хэлбэрүүд нь л багхгүй юу? Харьцангуй одоо нөгөө арилгахаа төвд бос оптимал нөхцөл нь биш. Одоо жишээлбэл манай хинтийн тайг бол харьцангуй давжаа болоод яг Төв Сибиртээ ямар сайхан байх вэ гэдэг шиг тийм 4 том юуны уулзуур дээр байж байгаа ургамлын төрөл зүйлүүд бол харьцангуй эмзэг байгаа. За энэ дээр нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө бол ялангуяа Монгол орнд өөрөөр хэлбэл одоо сүүлийн үеийн дээр үзэх дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөнд хамгийн их өртөгдөж байгаа 40 орны дотор эхний 10-т Монгол орныг багтаасан байгаа. Энэ юу гэж нөхөр одоо шууд одоо сөрөг нөлөө бол эрчимтэй явагдаж байгаа. Мэдээж температур бол хамгийн түрүүнд явж байгаа шүү дээ. Тэрийгэ дагаад хойр ашилт гэдэг шиг манад бол одоо говь цөлн байна. Хээр нь байна, тайг нь байна. Өөрөөр хэлбэл манайхаас одоо экосистемийн хувьд аваад үзэх юм бол одоо хамгийн одоо алга болох магадaltaй устдах ийм эрсдэлтэй экосистемийн хувьд бол өндөр уулын ургамал байгаа. Яг харахгүй цасны доотх захаар орж байгаа ургамлууд байна. За нөгөө талаар бол одоо манай тайг байгаа шүү дээ. Үнэхээр сайхан тайгын хэв шинжээ бид нар алдах энэ эрсдэл бол бодтойгоор байж. За нөгөө талаар дахиад нэг юунууд мэдээж нууг намаг, нуур усны ургамал байгаа. За хуураас шийдэв нэгдэг бол тодорхой усыг нуур цөөрөм бол ширгэж байгаа талбарт нууг усны ургамал мэдээж хамгийн түрүүнд цасны доотх ургамлууд байж байна. Тайгын гүнд ургаж байгаа ургамлууд байна. Одоо манай ойн бүрхэж багасаад, энд чиг багасаад, урах орчин одоо усны ургамал чигтэй орчин дургадаг ургамлын хувьд бол аюул ахгүй юу. Тэрнтэй гэхээр яг хоо дэлхийн цагаан агаарын уур амьсгалын өөрчлөлт бол ерөнхий юугаараа боловч ургамлын төрөл зүйлийн дээр аваад үзэх юм бол манайх бол их эмзэгт орно шүү. Өөрөөр хэлбэл манай Монгол орнд ургаж байгаа нийт ургамлын 3/1 нь Алтай саян өвөр байгаль Төв Азийн хойдол буюу манай Монгол нутаг дээр ургадаг л ургамал дэлхийн одоо захууд руу ургадаг. Энэ 30% ургаж байгаа ургамлын хувьд бол бас асуудал. Доктор Гүндэгмаа надад ярианда хэлэхдээ одоо 1000 орчим зүйл энэ цас мөсний алдралаас болоод цаашдаа 50 оноос хойш бол байхгүй болох эрсдэлтэй гэж бол хэлж байгаа байхгүй. Тэгээ би энэ дээр нэг юм тодруулчихсан байхгүй. Оросын эрдэмтэн төвч Гүмлэв гэж юм байдаг тий. Тэр хүний нэг юм онол баг шиг. Төв Азид бол энэ хоёр далайн салхины нөлөөгөөр Атлантын далайн болон Номхон далайн салхины нөлөөгөөр бол нэг уулаасаа 300-аас 500 жил тутам нэг бол их хураашдаг, нэг бол их таатай байдаг гэсэн нэг тийм онол байдаг. Тэгээд ер нь бол энэ манай энэ Монголын одоо төр усууд хөнөө түрэг их Монгол гэдэг усууд чинь мандаж мөхсөн ерөнхийдөө дандаа нэг уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байсан гэж бас би сонсч байсан байхгүй. Тэгэхээр би энэ юу гэж асуух гэдэг юм гэхээр бид нар ер нь ингээд том дүр зургаар нь харах юм бол дэлхийн угаасаа л байдаг л нэг юм одоо циклийн уруудж яваа циклтэй таарч уу? Эсвэл үнэхээр ингээд бидний хариуцлагагүй байдлаас энэ зүйлс болоод байна уу? Энэ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг одоо бид нар хийж чадах зүйл гэж юм байгаа юу гэж асуух гэдэг юм. За энэ бол хоёр талтай.
Өөрөөр хэлбэл Монгол орн өөрөө байгалийн 6 бүс бүслэртэй байна гэдэг. Дөрөв би хэлсэн шүү дээ. Дөрөв юмны гол байж арайлын тогтоогоо юм чинь угаасаа хэврэг. Хэврэг дээр нь дэлхийн бусад улсад оронд адилхан нөлөөлж байгаа уур амьсгалын нөлөө чинь ижил нөлөөллөө гэж бодоход одоо жоохон хадчихсан нөхрийг улам хатаах арай дөрөв байж байгаа нөхрийг одоо хуурайш хэлсэн шал. Өөрөөр хэлбэл Европ байна. За Сибирь байна яг жинхэнэ өөрхөн Сибирь. Тэнд бол харьцангуй одоо хуурайшил одоо цэвдэг чигийн хагаламж буюу ус намгийн ургамалч гэдэг юм уу, тайга ургамалч гэдэг юм уу. Яг тэр ургамлын төрөл зүйлийн хувьд бол харьцангуй юу стресс багтаал байгаа байхгүй юу? Адилхан уур амьсгалын нөлөө байгаа бол. Нөгөө төгөр манайх нөгөө эмний зааган дээр байж байгаа хэврэг бүтцтэй ургамлын аймаг учраас төрөл зүйлэл дээр буух сөрөг нөлөө хүчтэй нэг мөн. Нөгөө хоёр дахь хувилбар нь бол жоохон гомдолтой. Өөрөөр хэлбэл ийм эмзэг газар зүүн барьшил дээр байгаа нь үнэн. Төв Азийн цөл. За ингээд сайхан Сибирь тайгын уртлын зах тийм үү. Өөрөөр хэлбэл ерөөсөө тийм хэврэгл экосистемүүдтэй л нутаг юм байгалийн тогтц ялангуяа ургамлын төрөл зүйл. Тэр утгаараа түрүүн би хэлсэн бусад орон нутагтай харьцуулах юм бол манайх зүйлийн төрөл зүйлийн юурал ядууд орно шүү дээ. Япон манайхаас бараг 5 дахин бага нутагтай мөртлөө манайхаас олон төрөл зүйлтэй байх шүү дээ. Тэр яг дэлхийн уур амьсгал тэр юуных байгалийнхаа одоо субтропикийн бүсч байдаг юм тэрүүгээрээ тата бүстэй шүү дээ. Давуу тал байгаа байхгүй юу? Яг нөгөө утгаараа чиний асуусан хариултын нэг хэлбэр нь бол манайх газар зүйн хувьд бол тийм тата нөхцөл дээр байж байгаа орн бол биш. Одоо манай зөвхөн Монгол оронд ургадаг эндемик ургамлууд гэдэг 120 ургамал гэж болно нэрлэж байгаа шиг байна. За зарим судлаачид болохоор одоо энэ 120-оос 102 ч юм уу 105 ч юм уу болж үлдсэн. Өөрөөр хэлэх юм бол зөвхөн Монголд байдаг ургамлууд багасж байгаа тухай асуудал яриад байна л тийм. За тэгэхээр энэ ургамлуудыг ингээд цааш бид нэр ингээд нэгээр нь алдаад явуулах юм уу? Эсвэл энэний эсрэг хийх боломж болцоо одоо ухаанд хүмүүс бидэрт байгаа юм. За ер нь болохгүй юм гэж байхгүй. Болгыг бол юу ч болгож болно. Нөгөө төгөр унган ургамал гэж энэ их чухал сэдв. Өөрөөр хэлбэл одоо сүүлийн үед судалгаанд бол дэлхийн одоо ботаникийн судалгаанд ургамлын аймгийн судалгаанд бол унган зүйл ургамал гэдэг нь үндсэндээ баг тухайн улс үндэстний засаг царгаагаар нь хэлж байгаа. Хуучин бол арай өөр байгалийнхын ангиллаар ангилдаг гэсэн. Өөрөөр хэлбэл Монгол улсын нутаг дэвсгэрээс гадна талд байхгүй. огт орохгүй. Зөвхөн Монгол улсын нутаг дотор ургаж байгаа одоогоор мэдэгдэж байгаа тийм тархалттай ургамлыг бол унган зүйл ургамал гэж байна. Энэ судалгаа харьцангуй сүүлд яг зөвлөлийн бүртгэлийн хувьд бол одоо Европ Орос эрдэмтэд судалж ил байсан. За сүүлд бол 120 зүйлтэй гэж хэлсэн боловч дахиад нарийн судалгааны үр дүнд бол бүр 102 зүйл болж багассан байна. Сүүлийн одоо шалгуурт нийцсэн унган зүйлүүд. За энэ 102 зүйл маань бол Монгол орноос өөр хаанч байхгүй учраас судалгаа байхгүй үстэй. Ямар нэгэн түүний биологи тархалт бусад онцлогийн судалгаа байхгүй. Тэгэхээр нэн төрөнд эдгээр ургамал дээр судалгаа бол эрчимтэй хийх хэрэгтэй. Бид өөрсдөө хийх хэрэгтэй. Өөрсдөө хийх хэрэгтэй судалгаагаа. Тэрнээс бол тухайн унган ургамал Монголын унган ургамлын судалгааг гадаадд хийсэн судалгаа гэж байхгүй. За гадны эрдэмтэд манай Монголын нутаг судалгаа хийлээ гэхэд бас нэг арай өөр өнцгөр харна. Бид нар өөрийн имийг өөрөө яг судалгааг эрчимтэй хийгээд ямар онцлог байна тэрийг илрүүлээд яаж хамгаалж болохоор тэр арга замын маш хурдан олж тэр тэтгэр ургамлуудаа авч үлдэх чухал байгаа байхгүй. Юу би одоо ингээд жишээлбэл яг энэ эндемик ургамлууд дотор бол хүмүүс алтан ундгыг нэн түрүүнд хилдэг шүү дээ тий. Эмчилгээний ач холбогдол оромж тэр өөрийнх нь одоо зөвхөн Монгол байдаг одоо зургаа үзэсгэлэнтэй байдлаар нь ч тий. Уг нь бол энэ охин ингээд тэрэлж рүү ч юм уу ингээд энэ богдуулын зүүр урагшаа ч юм уу ингээд Улаанбаатарт энэ ойрхон бас их байсан бололтой юм. Одоо бол байхгүй байхад шүү. Тэгсэн мөртлөө ингээд эмийн санд ингээд зарим одоо цаасанд нэр алтан ундаг гэж бичсэн нийлэн залж идэв. Би ингээд жоохон гайхдаг байхгүй тийм чинь
баг устгах шахуу болсон ургамал гэдэг. Тэгсэн мэт эмийн санд ингээд заалаад идэг тий. Тэгээ энэний ард нь ингээд ямар зөрчил логикийн ингээд мөргөлдөөн байгаад байгаа. За ер нь аливаа улс орон доторх ургамлын аймаг доторх ер нь нэг топ гэсэн хэдэн зүйл ургамлууд байдаг л да. Одоо өөрөөр хэрэглээний өндөр ачаал бүгдэлтэй эсвэл одоо ховор эсвэл одоо үзэсгэлэнтэй сайхнаараа татгсан. Ямар нэгэн тийм брендхээс илүү топ ургамлуудын дотор яа харахгүй Монгол хондог нь төрөл зүйл ургамал орох хэрэгтэй. 1968 онд бол Орсын эрдэмтэн Семенович бол дэлхийн шинжилгээнд нээсэн баггүй юу. За энэ зүйл ургамал бол өөрөө өнөөдөр одоо Монгол орны ургамлын аймагт статусын хувьд аваад үзэх юм бол одоо бүх одоо юугаар бол хамгийн хатуу статустэй. Өөрөөр хэлбэл нэг ховор. Үйлдвэр буюу биологийн бууралтанд орсон эртний. За эмийн гоц ач холбогдолтой. За тархас нутгийн хувьд бол хязгаарлагдсан бол. За үрээр болон биологийн бусад өөрийнх нь үржих чадвар муутай. Ийм одоо зүйл байгаа. Энэ ургамлыг нээснээс нь хойш бол Монголын 7 эрдэмтэн бол олон талаас нь судалж докторын тэр хамгаалж исэн. За үүний нэг нь бол манай аав бол яг таримжуулах судалгааг хийгээд ямар ч ийсэн байгалийн ботаникийн цэцэрлэгийн нөхцөлд бол 10-аад жил судалсан судалгааны үр дүнд ер нь таримжлах боломж их муутай. Ер нь боломжгүй гэсэн үр дүн гарсан тийм зүйл байгаа. За сүүлийн биотехнологийн аргаар бас 50-тай үр дүн гарсан гэж сонсогдоогүй. За өнөөдөр тухайн үед судалж явах үед бол Монгол алтан хондог нь бол бараг одоо 7 аймгийн тодорхой цэгүүд дээр боломжийн одоо тархацтай байсан. Өнөөдөр бол ерөөсөө тэдгээр тархацаас бол байхгүй. Ихэнх нь байхгүй бас. За тэн дээр уул уурхай зам тавир юу байдгийг өөрийнхөө биологийн онцлохоор бууралтаараа ч хүртэл одоо тархалтынхаа нутгийг бол хонсон байгаа байхгүй юу. За энтэйгээр уялдуулаад юу гэж хэлэхээр түрүүн хэллээ. Одоо ингээд гадуур цаасанд ичээд алтан хондог нэгээд зарж яана гэж. За тэр бол нунтглаа тавьчихсан хэдхэн грамм одоо гаднаас нь тэгэхээр аргийн хүн танд хараагүй нөхрийг л зарж байгаа. Энэ дээр юу гэж хэлэхээр үнэхээр алтан хондог нь мөн үү? За алтан хондогныг ингээд хажуудаа тариад ургуулад ингээд ашиглаад байж байгаа тийм практик нэг харагдахгүй байхгүй. Дээр нь байгаль дээрх цөөн үлдсэн тархалтын цэгийг бол цөөхөн хүн мэддэг. За масаараа ингээд яаж байгаа юу бол зарим нэгэн тэр алтан хондогн гэсэн цаасан бодолтой ургамлалт тухайн зүйл бол биш. Би бол тэгж л хардж байгаа. За тэгээ одоо ингээд 3 асуулт яг энэс улбаалж гараад байна. За нэгдүгээр тийм байна. Устдахтай холбоотой тий. Байгалийн ургамлын үр нэг стратификац гэж нэг юмд ордог байна. Одоо шинээр таримжуулъя гэж бодъё л да. Би жишээлбэл одоо насны үрийг аваад тарих юм бол заавал 90-с дээш хоног хүүтэн үзүүлж тэгжээч тэр үнийн генд байгаа мэдээлэл цочроож тий. Тэгэхгүй болоо чи ингээд тийм юм байхгүй бол одоо ингээд аваа шууд хийчихье гэж бодоход одоо байгаль дээр ингээд гинт дулаан одоо 11 сар өнгөртөл дулаан байж байгаа нөгөө чинь соёлоод хүч эрсдэлтэй учраас байгаль цаанаасаа нэг юм механизм хийсэн юм шүү. Хоёр дахь нэг юм нь болохоор маш их хэмжээний температурын халуун авч ээж тэр үр бас одоо тэр яснаасаа гарч одоо тэр үржилттэй ордог ч юм уу нэг юм зүй тогтлох шүү. Ер нь ингээд манад одоо бид нар устдаж алга болж байгаа гэж бодоод байгаа ургамлуудын үр хөрсөнд ороод хэр удаан хадгалагдах боломжтой байдаг вэ? Энэ талын тийм судалсан тогтоосон баримжаа байдгүй. Одоо ингээд 2-3 жил дараалж гантай байж байгаа нэг гинтл бороо ахла буцаал нэг сайхан алгалждаг шүү дээ тий. За энд яг тухайлсан судалгаанууд гэдэг нэг юм бол байхгүй. Зүгээр таримжуулаад одоо практикт нэвтэрсэн ургамлууд бол угаасаа агар техникийн өөрөх нь үрийн юутай байгаа шүү дээ, мэдээлэлтэй байгаа шүү дээ, саялах юм. Энэ ховордож байгаа эдгээр ургамлуудын үр бол бас байгаль бусад ургамлын төрөл зүйлийн жишгээр харьцангуй потенциал бол байдаг. Хадгалагдаж тодорхой хугацаанд ургах чадвараа хадгалсан тийм үрүүд бол байна. Тэр ургах чадвартай үрийг маань харин ургуулах нөхцөл нь хизээ бүрддэг вэ гэдэг асуудал байна. Өөрөөр хэлбэл алтан уургавд бол тухайн бүс нутагт ургадаг хураасаг ургамлын үр бол 10 гаруй жил амьдэрээ байж байгаа шүү дээ. Борооны туслаа орохгүй байж байгаа. За борооны тусал тухайн үрэн дээр хүрлээ. Үр нөгөө төрөний элдэгч нэг талын жочроонд орж тэр борооны туслыг бол авч ашиглаж байгаа.
тэгээд урах чадвартай байдаг. Эдгээр ургамлууд дээр тухайлаад яг тийм хугацаанд ингэсэн нарийн судалгаа бол байхгүй байна. За хоёр дахь юм та маш олон гадаадын эрдэм шинжилгээний хорлолуудад оролцож байсан болтой юм байна. Тэгээд энэ уур амьсгалтай үйлчлэлтэй холбоотой эсвэл ингээд солонгосууд, германчууд Монголын ургамлыг судалсан одоо аан хорлолууд жишээ тийм үү те ингээд эрдэм шинжилгээний хорлолуудад олон орж ихтгэл хилцүүлж байсан байна. Ер нь дээр гадаадад байгаа судлаачид манай энэ ургамлын талаар, энэ уур амьсгалын өөрчлөлтийн талаар ерөнхийдөө ямар сэдвүүдэд чухал анхаарал хандуулдаг вэ? Бас тэр хүмүүс чинь санхүү мөнгө татвар төлөгчтэй мөнгийг зарцуулж байгаа учраас өөрсдийн гэсэн ашиг сонирхол их ашиг гэж байгаа шүү дээ, тийм. Тэр нь ер нь юунд дээрээ төвлөрсөн байгаа гэдэг вэ? За яг би ер нь өнөөдөр хүртэл 30 жил судалгаа хийж явахдаа ер нь хоёр чиглэлийг илүүтэй явсан л да. Төрөөнс ургамлын аймаг англи зүүн чиглэлээр. За бэлчээр ургамлын чиглэлээр бас цөөн хэдэн жил явсан. Энэ хоёр чиглэлээр ер нь гадаадын эрдэм шинжилгээний хурлууд дээр бол илтгэл юм хэлэлцүүлж нийтлүүлсэн бол байж байгаа. За ихэвчлэн ургамлын төрөл зүйл одоо статусын хувьд одоо нэг ховор, эмийн, унган, за улаан номны, улаан дансны гэдэг нэг статустай холбоотой төрөл зүйлийн ургамлын тодорхой зүйл ургамлын англи зүүн чиглэл. Би өөрөө докторийн зэрэг бол Монгол орны шүхэртний овг гэдэг овгийн хэмжээнд англи зүүн судалгааны үр дүнд тавгаасан гэдэг шиг тийм ургамлын англи зүүн чиглэлийн юугаар бол илүүтэй. Бусад улсууд ингээд харахад бол ер нь тухайн улс болгон өөрийн ургамлын аймгаа ямар хэмжээнд судалсан юм. За тэгээд эрдэм шинжилгээний олон улсын хурал юунууд дээр бол ялангуяа ургамлын англи зүй тэр дотор ургамлын статусын асуудал нэг ховор тухайн улс үндэстэн дотор байж байгаа одоо статусын судалгаанаар илүү харьцдаг мэдээлэл солилцдог байж байгаа. Тэгэхээр улс болгон өөрийн ургамлын аймгийн мэдээлэл ургамлын төрөл зүйлийн талаарх бүхий судалгааныхаа үр дүнг бол одоо нэг үе бол интеграц явагдаж яаж штэ нэгтгэж байгаа. Өөрөөр хэлбэл Дорнод Азийн ургамлын аймаг, Төв Азийн ургамлын аймаг гэдэг нэг улсаас давсан тийм үзүүлэлт рүү их явж байгаа. Нөгөө талаар ургамлын англи зүүн сонгодог хэлбэрээс гадна өнөөдрийн төвшний одоо төрөл зүйл шинээр нээж тухайн төрөл зүйл ургамлын англи зүүн нарийсгсан судалгааг бол өндөр түвшинд хийж байгаа. Энэ талаараа бол мэдээлэл солилцдог. Тэгээд мэдээж одоо мэдээллийн сан, онлайн гэрбар, цуглуулгын мэдээллийн сан гэх мэтчлийн юмудаар бол мэдээлэл солилцож бүс нутагтай бол хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр гадаад улсуудад зөвхөн тэм шинжилгээ ухааны ашиг сонирхол байна уу? Өөр бас эдийн засгийн бусад ашиг сонирхлууд байна уу? Манай ургамлыг судлах нь. Яг судлаачдын хувьд бол эдийн засгийн гэхээр юм л харагддаг шүү дээ. Тий. Өөрөөр хэлбэл яг л англи зүйчүүнтэйгээ харьцаад явах нь судалгаа их үр дүнтэй, төхөмтэй. Тэрнээс л одоо бид нар ургамал судлаач, намтын судлаач, эдгээр шавь судлаачтай явж байвал бас нэг арай өөр гэдэг. Тийм хоёр дахь тийм юм бол харагдаж байгаа. За та одоо сайн ингэж хэллээ шүү дээ. Хамгаалалттай холбоотой тий. За энэ дээр би нэг жирийн үзэгчдэд олон түмний өмнөөс нэг юм асууя. Одоо хүмүүс ингэдэг зарим ургамлыг нөгөө эмийн чанартаагаар нь одоо авч хэрэглэх хандлага, сонирхол их болжээ. За тэрэн дотор одоо юу гэдэг чинь шархны шар цэцэг гэдэг цэцгийн дэлбээ хэлбэр нь аваад. За би ингээд жоохон юм тарьж үзсэн хүний хувьд ингээд бодглохоор цэцэг гэдэг бол үр өгөхийн өмнөх шатал юм. Эхлээд цэцэг байдаг, дараа нь үр болдог. Одоо химих, улаан лойл, одоо бүхэл юм чи эхлээл цэцэг байгаа шүү дээ. Цэцэг багт нь тастаад авчих юм бол тэр үр нь боловсрохгүй гэсэн үг. Тэгэхээр одоо тэр шархны шар цэцэг гэж одоо нэг 2-3 төрлийн цэцгийг хүмүүс л энэ шархны шар гэж 2-3 зүйлийн цэцгийг л ингээл тастаад байна. Тэгээд тэр чинь дараа жил нөгөө цэцэг чинь байхгүй болох үйлдэлийг хүн механикаар нэмэгдүүлээд байна гэсэн үг үү? За, ер нь тэгээд энэтэй холбоотойгоор хүмүүс олон нийт ингээ байгалийн ургамлыг байгалаас очиж авахдаа ер нь ямар зарчим, ямар мэдлэг мэдээллийг өөртөө бас олж авсан байх хэрэгтэй вэ? За, ер нь бол цэцэг бол мэдээж үржилэн эрэхтэй. За, цэцгийн түүнэ гэдэг бол мэдээж үр боловсрч цацхаас өмнө
түүнийг нь төвчж байгаа учраас тухайн бодголоос бол үр байгаль дээр бол гарахгүй нь шүү дээ. Тэгэхээр тэр ургамал тархах юу нь бол яг хязгаарлагдаж байна. Нөгөөтэйгүр цэцгийн төвж байгаагийн хувьд бол бас нэг талтай. Бүр үндэстэй юутэй биеэр нь аваа явчихж байгаа бас тийм юу байгаа шүү дээ. Болчмгүй. Тэр бол ерөөсөө тухайн ургамлыг бүр устгаж яах гэж ойлгож болно. Тухайн цэцгийн тастад аваа явцсны ардаад үндэсний үлдсэн тохиол дараа жил бол тухайн биенээс л дахиад цэцэглэх боломж бий. Гэхдээ тэр чинь нөгөө үндэс үлдгээд арай өөр төрлүүд нь баг те. Үндсээрээ одоо дахиж нөхөн сэргээгддэг гэж байх уу? Эсвэл биен дээр болж байгаа хэрэгэлзэл байгаа юм л та. Үгүй ургамал болгон үрнээсээ шууд одоо үр хүртлэх онтгнээс гэж ярьдаг. Тэгээ яг тийм өөрийнх нь цэглэлийн хувьд бол өөр л дөө. Өөр. Зүгээр тухайн бие бодгол үлдсэн тохиолдолд дахиад цэглэх боломж биш шүү дээ. Тэр үнцээр нухаж авсныг би одоо яг өөр Монголд алшаад харж байлаа л да. Улаан гоёг ийм урт. Одоо нэг метр очмоор нухаад авчихсан. Тэгээд хэд гисэн үнэтэй байсан гэж бодож байна та. За. Та нэг таагаад нэг үн хэлтэй. Үгүй юугаар нэлхий? Яванаар нэлхий. Яванаар нь. Мэдхгүй шүү дээ. Ер нь улаан гоёо байгалийн улаан гоёо Монголын. Яг ингээд сэхэ бомт дээр урагшаа нөө 70 эргийн хүмүүст ингээд онлайн хөдөлтөөр зарж байгаа би нэг хүний дэлгүүрт санамсруугаа явуулчихгүй юу. Тэгээд үнийн тавьчихсан байгаа улаан гоёо. За би багцаалтахгүй бай. Зүгээр яг хоо жишээ хэлэхэд Солонгосын улаан хүн ороход байна шүү дээ. Тэр бол зүгээр нэг 10-аас 500 хүртэл литр болтой байдаг шүү дээ. 3800 юан буюу одоо сая 800 төгрөг. За хэдий татах вэ тэр нь? Нөгөө ингээл нэг 80 сажмуудаас 1 метр очмол юм нарийн жим байгаа шүү. Тэр нь хэд вэ? Жиний бол мэдгүй байна. За тэр үсрээл 500 грамс нэг хэл авах л та. 500 грамс л авахгүй хаа. Тэгэхэд монголчууд бол тэр чинь өөрсдөө нутгаас түүгээд хэл гаргаж өөрсдөө монголчууд л авчиж өгч байгаа шүү дээ. Тэд нар бол нэг 100-аас 200 сая төгрөг зарж байгаа. Гэтэл нөгөө монгол хүнээс авсан үнэ тэр үедээ мис дахин нугалж зардаг байх нь шүү. Гэхдээ тэр хамгийн харамсалтай нь улаан гоёо чинь тэгж үнцээр авсан тохиолдол бол дахиж урахгүй шүү дээ. Ер нь бол эмийн түүхэд эмийн зах зээл гэдэг бол бид нар яриад ах юу биш юм байл. Маш их мөнгө хэрэгэлддэг, маш их ашиг онгодог. Манайхаас гарч байгаа түүхийд бол одоо 10 гэсэн нэгжээр гарлаа гэж бодоход цаана хятад 100 болдог ч юм уу, энэ итгэвд 1000 болдог ч юм уу. Яг нарийн орц эм болоод гарахаараа бүрэнтэй болгочих. Энэ бол их том тоолын явдал юм шиг байна. Тэгээд Монгол улс 33 говьтэй гэж ярьдаг те. Та сая энэ 100 говьор нэлээд ажиллаж байгаа харагдлаа. Өмнө ч бас говьтай холбоотой газруудын одоо орнолуудын төрөл зүйлийн тал дээр бүр ном бүтээлүүд ч хийсэн байна те. Ер нь манай 33 говь маань хоорондоо яг юм ургамлын хувьд хэр өөр үүдэг. За яг 33-аа бол мэдхгүй. Зүгээр манай 16 тойрог дотор бол одоо цэлийн цэлэрхэн хээрийн тойргууд байгаа шүү дээ. За алтан өөр говь, алшаа говийн тойрог, зүүн гарын говь, дорнод говийн тойрог гэдэг байна. За энэ бол мэдээж говь дургадаг нөгөө доминант ургамлууд. Ерөнхий ургамлын төрөл зүйлийн хувьд бол онцгой ялгаа бол байхгүй. Зүгээр тэр хөрс бусад экосистемийн бүрдлийн хувьд бол ялгаа бол бий. Газар зүйн байршлын хувьд ч тэр өндөршил өргөргийн хувьд ч хүртэл ялгаа бий. За төрөл зүйлийн хувьд бол нэг хол зөрөө гарахгүй. Дээдл нь хамгийн баялаг дунд зүүн гарын тойрог бол одоо бараг 490 орчим зүйл байж хахад алшаа говийн тойрог бол 280 орчим зүйлтэй байж ах жишээтэй. Энэ зүйлийн тоо дотор нь ургадаг ургамлын төрөл зүйлийнх нь онцлогоос нэлэх нэг нь Иран туран буюу баруун талын элементүүд орж ирсэн, нөгөөх нь Төв Азийн хойдоос орж ирсэн зүйлүүд. За одоо дорнотоос орж ирж байгаа дорнод говийн тойрог, алшаа говийн тойрог бол арай өөр. Алтан өөр говь бол бүр арай өөр харьцангуй тийм хатуу ширүүн нөхцөлтэй. Зүүн гарын говийн тойрог бол цаанаасаа бүр Иран туран дунд газрын дунд тэнгисийн нөгөө цөлийн элементүүд хүртэл орж ирдэг байхгүй. Тийм юугаараа ялгагдана. 33 говь гэдгийг бол зөв тэр бол газар зүүн ерөнхий инсталляцаар нь нэрлсэн бахаа. Тодорхой уул нуруудын дунд оршиж байгаа. Тий, дунд оршиж байгаа хөндийгөө жижиг говь болгоод 33 говь болгосон юм бол би
Би ингээд интернетээр харж байгаа iNaturalist гэдэг тавцсан дээр та маш их идэвхтэй одоо ингэж ургамлуудын мэдээлэл оруулсан байт юм байна. 1700 гаруй одоо үр дүн харагдчих ашиг байна. Тэгээд ургамал сонирхдаг хүмүүс бол iNaturalist руу ороод харахад бол одоо таны нэрийг хийгээд ороод харахад бол бараг л Монголд байгаа олон ургамлыг бол харж болохоор баг шиг байна л да тий. Ер нь энэ олон улсын ингээд мэдээллийн тавцангууд дээр энэ ургамлын мэдээлэл оруулахын ач холбогдол нь юу гэдэг тий. Бас энийг сонирхож байгаа судалж байгаа хүмүүс тэнцэнээс мэдээлэл олж авахдаа одоо яаж харьцаж яаж одоо тэр мэдээлэлийг дэлгэрүүлэх боломжтой. За iNaturalist гэдэг апч би компьютер дээр вебсайт ч байж байгаа. Энэ бол өнөхөр өнөөдрийн бол олон улсад явагдаж байгаа ганц олон нийтийн санаачлагыг судлаач гэхгүйгээр сонирхогчд хүн болгоны хүчин зүтгэлийн нэгэсний л байгалийн ажиглалтуудыг л бүрдүүлж байгаа. За энд бүрдүүлэхдээ бол харьцангуй шинжлэх ухаанчаар одоо юу гэдгийг нөгөө таних нэршил юм зөв бичигдсэн тархалтын мэдээлэлтэй ийм мэдээллүүдийг улс үндэстэн болгоо өөрийн прожект үүсгээд явж идэг. За манай Монгол орны хувьд өнөөдөр бараг 90 мянган ажиглалттай болж байна Ургамлын аймгийн хувьд. Энэ нь юу гэсэн үгээр тухайн нэг одоо ажиглалтын ард бол тухайн ургамлын шинжлэх ухааны нэр байж байна, тархалтын цэг байж байна. За бусад фенологийн мэдээллүүд болон хэрхэн яаж одоо тухайн зүйлийг зөв тодорхойлж байгаа тэр олон улсын харьцаан дээр үлдсэн мэдээллүүд байгаа юм байна. Энэ мэдээлэл дэлхийд ингээд яг интеграцлаад ер нь Монгол орны хувьд дэлхийд өгж байгаа бас нэг хувь нэмэр юм. Энэ бол яг харахгүй юунд бол явах хэрэгтэй. За манай орны жирийн иргэд сонирхогчд ер нь ямар төвшөнд байх вэ гэхээр ерөөсөө л өөрийнхөө одоо байгалаар явж явах үедээ авсан ургамлын гэрэл зургуудаа бол тэр iNaturalist болоход маш хялбар шүү дээ. Нэг 2-3 хон тавьч дараал цаанаас сонголтоор нэр юм нь ороод ирчдэг. Ингээ оруулж ирж байхад бол шинжлэх ухаанд оруулж байгаа нэг дэлхийн хувь нэмэр. Энэ нь бол цаашаа шинжлэх ухаанчаар ашиглагдана. Тэн дээр орсон зургууд бол 4 янзын лицензтэй. Яаж хэрэглэх бүх заавар дүрм олон улсын хэмжээний тийм дүрм журмтай учраас энэ бол юутай. Гагцгүй энэ дээр анхаарах ганц нэг зүйлүүд юу гэвэл яа харахгүй нэг ховор ерөөсөө байгаль дээр бүр ганц нэгэн бараг олдоогүй ганц нэгэн зүйл ургамлын зураг үнэхээр өөрөө мэдээгүй ч мэдсэн ч олсон бэл тэрний тархац цэг юмыг бол бас яг бодууштай юм байлаа. Анхааруулжтай. Харагдахгүй болгож болно. Тийм тохиргоо юмнууд байдаг. Энэ бол их одоо л их мэрэгжлийн болон сонирхчдын их юутай вебсайт. Хүмүүс ингээл тэгдэг шүү дээ. Энэ ямар цэцэг вэ гэж энэ фэйсбүүкт оруулаад ингээл бие биенээс асуугаад идэг шүү дээ. Тэрний оронд энэ iNaturalist ороод өөрөөхөө авсан цэцгийн зургийг оруулаад тэгээ шинжлэх ухааны нэрээр нь тулгаад харах. Тэгээ өөр авсан зураг одоо нэрийг юу ч ойлгохгүй ч гэсэн зөвхөн ургамал гэсэн ерөнхий нэрийг өгөөд зураг оруулчихна. Тэр хүнд асуудал байхгүй нээс. Гэтэл мэрэгжлийн бусад улсууд орж ирээд тэр чинь төрөл зүйлийнх нь нэрийг өгөөд латин, монгол бусад мэдээллүүдийн шигтгэж өгөөд тодорхойлогдоод тэгээд сандарч чинь гэсэн үг. Тэгээ энэ дээр нэг юм ач холбогдол байна. Одоо ингээд Монголд нэг нэрээр олон ургамлыг нэрлэх явдал байдаг. Та сая хэлж байгаа те цөс өвс гэхэд бол 6 төрлийн өвсийг бол бид цөс өвс гэж нэрлэж байна. Одоо эмдүүжин гэхэд те одоо 3 зүйл эмдүүжин байгаагийн яг одоо яг нэн нь илүү одоо тэр нэмийн чанар нь өөр байдаг ч гэдэг юм. Ингээд нэг нэрийн ард олон зүйл байх одоо юм ялгаа салгааг бас тэр иймэрхүү хэрэгслүүдийг ашиглаад хүн мэдэх боломжтой юу? Боломжтой. Ер нь тухайн зүйл ургамал дээр ер нь үндсэндээ 3 төрлийн л нэр оногдож байгаа шүү дээ. Яа харахгүй шинжлэх ухааны латин нэр. Энэ нэр бол давтагдахгүй. Тухайн зүйлээс өөр ямар ч юм дээр давах. За Монгол нэр байгаа. Монгол нэр дотор яг харьцангуй нөгөө латин нэртэй тулгаад урдаа барьдаг нэг акцепт нэр гэж ярьж байгаа Монгол нэр. Энэ дээр нэмэгдээд орон нутгийн нэр гэж юм байна. Орон нутгийн нэр бол баруун талд нэг нэрлээд зүүн талд нэг зүйлийг шид. Гэх мэтчлийн энэ дээр түрүүний жишээ хэлдэг шиг цэс өвс гэдэг маань одоо яг манай юугаар бол Монгол хүчин төгөл төр нэр нь бол Буржгар гэсэн төрөл юм байна.
Гэтэл тэр төрлийн 6 зүйлийг нь бүгдийг яг орон нутгийн нэршилж бусад биеүгээр их сурвалж арсаа цэс өвсгöd нэрлэлсэн байдаг. Тэгэхээр энэ бол яг нэр давцал бол нэг юу байхгүй. Зүгээр цааталт нь бүх юмыг барьж буудаг ганц одоо баталгаатай нэр бол шинжлэх ухааны латин нэр байж байгаа. Тэгэхээр аливаа ургамлын нэрийг монгол нэрээс гадна аль болох бас нэг шинжлэх ухааны нэрийн өөрөө өөрт хэрэгтэй шаардлагатай зүйл гэж бол давхар харж явж байгаа. Тэр их чухал шүү. За бид бол байгаль орчин энэ ургамалтай холбоотой нэлээд өргөн сэдвээр ярилцлаа гэж бодож байна. Тэгээ хаантай подкаст бол ерөнхийдөө одоо цааш нь үргэлжлүүлээд заагас уус гэж бид нар ингээд сэдв хөөгд явна л та. Тэгээд энэ ургамалтай холбоотой танд бас одоо олон нийтэд хэлмээр ярмаар байдаг гэсэн зүйл байна уу? Миний асуулт асуугаагүй. За ер нь бол шинжлэх ухаан практик бүхэл юмыг ерөөд нь дурдаад оруулчлаа. Ер нь зогсоогч гэсэн ярьлаа. Энэ тэргүүнд миний одоо захих гэж явах одоо ер нь хүсэж байгаа юм юу гэхээр тэр аян натурлын стаф дээр улсууд ер нь судлаад сонирхож гэхгүй 6 оруулж ивэл шинжлэх ухаанд их үнэтэй хувь нэмэр оруулж байгаа шүү гэдэг хэлмээр байна. Өөрсдөө мэдэхгүй байж болно. 6 ерөнхий нэрээр нь оруулаад таньсан бахад олонний хүчийг ашиглаж шинжлэх ухаанд ялангуяа Монгол орны хувьд шүү дээ. Тэрийг хүсэж байна. За нөгөө төгөр одоо энэ гадуур зах зээл дээр зарагдж байгаа нэмийн ургамал түүхий одоо юутай холбогдуулаад хэлэхэд бол ялангуяа нунтгалчихсан гаднаас хараад танигдахааргүй болчихсон тийм ургамлыг бол одоо нэг яг тухайн зүйл ургамлаа мөн эсхийг мэдэхгүй байж нэг авч хэрэглэх асуудал бол бас их л хортой. Нөгөө талаар дараагийн нэг хэлж юм дөрөв хэлсэн бас нэг ховор гоц ашигтай ургамлын тархацын нарийн цэг том мэдээллийг бол бас сошиал орчинд нийтэд нэг төгөөх бас шаардлагагүй болов. Манайх Монгол орны хувьд төрөл зүйл бол ерөөсө 30% эмийн байж итэл эргэл 30% нь ерөөсө тархацын хувьд их ховрд орчдөг байхгүй. Тэр өнцгөөсөө бодоход бас хамаагүй ховор ургамлуудын талаарх мэдээлэл задруулах. Тэрнээс зайлс хийж явах зүгээр байна. Тэгээ одоо тэр нунтгалсан энэ ургамлуудыг таних боломжгүй гэдэг чинь шүү дээ. Тэгээ ургамлч өөрөө энд чанараас гадна хоруу чанар гэж юм бас байгаа шүү дээ тий. Бага. Тэр нь арай өөр мэрэгжлийн хүн ярих бах. Ер нь бол үзэгчд бол тэрийг бас сайн бодох хэрэгтэй байна. Ер нь бол эмэнд хэрглэж байгаа ургамал гэдэг нь бол хортой ургамал гэсэн үг. Одоо ингээд одоо хүмүүс буруу мэдэл болчтой юм байна. Одоо жишээлбэл зээрин гэдэг хүмүүс бөөрөн цай ингэж ухаадлах шиг байна. Тэгээ Монголд чинь 4-5 төрлийн зэрэг байгаа бах тий. За 9 зүйл. 9 зүйлийн зэрэг. За тэрэн дотроос ч хүн хэрэгжилж болохгүй Европт хоригдчихсан, Америкт хоригдчихсан 2-3 төрлийн зүйл манад бас байгаа бах тий. Тэр тухайн зүйлөө л олжлаа. Яг л тэр зүйлөө л хэрэглэхтэй. Өөрөөр хэлбэл юм дүүж ингээд одоо цацгалсан башраа штэ. Тэрийг л ард түмэн уламжлалт мэдлэгийн хүрээнд үнэртнээс л хэрэглээд ирсэн. Тэр нь үйлчлэгээ нь яг таардаг. Яг л одоо туршлагаараа ядсан штэ ард түмэн. Яг тийм ургамлаа өөрөө зөв таньжил хэрэглэж авч хэрэглэж явахгүй бол тэрээс хүний амаар тэр хүн тийм өвчин дууж байгаа би нэг уучвал гэсэн тийм өнцгөр ерөөс олчих. Бодгол болгон өөрийн онцлогтой гэдгийг анхаарах хэрэгтэй. Тухайн эмийн ургамал болгон өөрөө хортой гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэр хорыг нь тун юм итрүүлэхгүйгээр эрүүл бие дээр хэрэглүүл яах вэ? Тэрийг бас анхаарах хэрэгтэй. За энэ бүхэн бол одоо анагаахын шинжлэх ухааны төс өөр сэдвүүд юм. Тэгээ бидний бол байгаль орчны тухай ярилцлаа. Тэгээ хаанти подкаст өнөөдөр та бүхэн ургамлын англи зүйч доктор ургамалтай ярилцлаа. Баярлалаа танд. За баярлалаа. Та бүхэн амжилт хүсье. Ажилд нь өндөр амжилт хүсье. За баярлалаа. За дараагийн мэсгээ уулзцгаая.